Сайн байцгаана уу үзэгчдээ. Геополитикоо Монгол сувгийнхаа ээлж нэвтрүүлгийг хэлье. За манай сувгт Эрдэнэ чулуун сайд маань тогтмол оролцож сүүлийн үеийн олон улсын байдлын талаар тойм ярьдаг. Өнөөдөр бас бид хоёр сүүлийн үеийн олон улсын байдлын талаар ярихаар бэлдлээ. За нэгдүгüүрт олон улсын анхаарлын төвд нэлээд ороод байгаа Гренландын сэдв байна. За мөн Украины сэдв байна. Энэ хоёр сэдвээрээ өнөөдөр ярилцъя гэж сайтаа ярьж тохирлоо. За сайн байна уу сайдаа? Сайн байна уу? За тэгээд нэвтрүүлгээ эхлэе. За энэ Гренландын стратегийн ач холбогдол сүүлийн үед одоо эрс нэмэгдэж байна. Энэ тухай бол одоо энэ олон улс судлаач хүмүүсийн бүх хүмүүсийн ярьдаг сэдв болчиход байна. Тэгэхээр энэ одоо өмнө нь бол одоо тийм алслагдсан мөсөн хязгаар байсан газар өнөөдөр одоо геополитикийн шатрын төв талбар болж хувирж байна л да. Тийм учраас Гренландыг нэгэнт одоо ярих учраас Гренландын тухай би бас нэг товчхон танилцуулах зүйтэй болов уу гэж бодож байна. За энэ Гренланд бол дэлхийн хамгийн том арал юм байна. Тэгээд хэмжээ нь 2.2 сая хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй. Өөрөөр хэлбэл манайхаас даруй бараг 700 мянган хавтгай дөрвөлжин километрээр том юм байна. Монголоос. Тэгэхэд чинь одоо Монгол улс маань одоо дэлхий дээр газар нутгийнхаа хэмжээгээр 18-д ордог шүү дээ. За энэ ойролцоогоор Гренландын 80%-ийг газар нутгийнх нь 80%-ийг асар том мөсөн хуудасаар бүрхэгдсэн юм байна. Хүн ам маш цөөнтэй. Ерөөсөө өнөөдрийн байдлаар бол 57 мянган хүн амтай. Тэгээд энэ гол төлөв Инуит үндэстэн тэнд амьдардаг юм байна. За тэгээд энэ тээвэр нь одоо их өвөрмөц. Машин унахаас илүүтэй энэ заваар явдаг юм байна. За тэгээд одоо тэр мөсөн голтой түүндэр за тэгээд зарим газараа бол халуун аршаантай юм байна. За зарим бус нутагт зундаа 24 цаг өдөр харанхуй болдоггүй. Өвөлдөө бас 24 цаг харанхуй байдаг. Зарим хэсэг газар нь харанхуй байдаг юм байна. Энэ бол аргагүй л дээ нөгөө Арктик их ойрхон байгаа учраас энэ ийм байдаг л да. За тэгээд нийслэл нь Нүүк гэж хот байдаг юм байна. Одоо дэлхийн хамгийн хойд зүгийн нийслэл. За тэгээд энэ газар нутаг маань загас агнуур, аялал жуулчлал, уул уурхайгаас ихээхэн хамааралтай ийм газар нутаг юм байна. За тэгээд энэ 2009 оны Данийн хуулиар Гренланд бол өөртөө засах хэрэгтэй. За тэгээд Гренландчууд өөрсдийгөө бие даасан ард түмэн гэж үздэг юм байна. Тэр хуулиар бол Гренланд хэрвээ тусгаар тогтнохоор шийдвэрлэх юм бол Данийн үндсэн хуулиар биш Гренландын иргэдийн санал асуулгаар шийдэх ёстой юм байна. Харин Гренландын газар нутгийн хууль зүйн байдлыг өөрчлөх шийдвэрийг гагцхүү Данийн парламент сойрхон баталдаг ёстой юм байна. Одоо хууль дүрмээрээ бол. За өөрөөр хэлбэл Гренландчуудын зөвшөөрөлгүйгээр газар нутгийг шүлжүүлэх юм уу худалдах боломжгүй гэсэн үг юм байна. За энэ газар орчин үеийн технологи, эрчим хүчний шилжилтэд шаардлагатай түүхийн эдийн одоо эрдэнэсийн авдар болж байна гэж мэргэжлийн улсууд бичиж байна. За энд хэдэн сонин газрын ховор элементүүд байдгийн байна. Түүний дотор одоо неодим, празеодим зэрэг газрын ховор элемент байна. Мөн графит, лит, цайрын томоохон нөөцтэй юм байна.
Одоо энэ уйлах системийн лантанид бүлэгт хамаардаг металл юм байна л да, металлууд юм байна. Тэгээд байгальд бол элбэг байдаг. За тэгээд олборлож цэвэршүүлэн ялгаж авах нь харин их нарийн төвөгтэй. Тэгээд байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа юм байна. За тэгээд энэ эдгээр ховор металлыг тэр одоо сэргээгдэх хэрчим хүч. Ялангуяа энэ салхин сэнсний генераторт неодим соронзон ашигладаг юм байна. Ингээд цахилгаан автомашины моторын бас чухал хэсэг бүрдүүлдэг юм байна. За компьютер, ухаалаг гар утас, эмнэлгийн тоног төхөөрөмж гээд одоо хүн болгон баг мэдэндээ манайд MRI гэж байдаг штэ. Хүн болгон үзүүлдэг нэлээд үнэтэй аппарат. За энэ бол соронзон резонансын дүрслэл аппаратад одоо энэ неодим гэж ховор металлыг ашигладаг юм байна. За графит бол жишээ нь батарейны анод үйлдвэрлэхэд ашиглагддаг юм байна. За тэгээд никель, за тэгээд кобальт гэж хоёр металл байна. Энэ бол литий ион батарейд үйлдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм байна. За ингээд өнөөдөр дэлхийн ховор элементийн нийлүүлэлтийн 80-аас 90% нь хятадын гарт байдгийг бол хүн болгон баг мэдж байгаа баг. Тийм учраас ер нь Америкийн нэгдсэн улс, Европын холбоо ер нь хятадаас хараат бус байхын тулд эдгээр нөөцийг хяналттай авахыг л зорж байна гэж одоо мэргэжлийн улсууд ярьж бичиж байна л да. За одоо өнөөдөр бол дэлхийн нийтээр нүүрс төрөгчийн ялгаралгүй эдийн засаг руу шилжихийн тулд энэ неодим, празеодимын эрэлт ирэх 10 жилд 3-аас 5 дахин нэмэгдэх төлөвтэй байна гэж мэргэжлийн улсууд бичиж байна. За тэгээд энэний чинь бас сониогч онгоц. Пуужингийн чиглүүлэгч систем зэрэг цэргийн салбарт дээр дурдсан металлуудыг ашигладаг юм байна. За тэгээд энэ Гренланд бол сансрын болон тэнгисийн цэргийн хамгаалалтын хувьд их чухал бүс нутаг юм байна л да. Ер нь Америкийн нэгдсэн улс бол дэлхийн 2 дугаар дайнаас хойш одоо энэ өнгөрсөн 45 оноос хойш энэ хугацаанд Гренландыг өөрийнхөө цэргийн бааз болгож ашиглаж ирсэн юм байна, зарим хэсгийг. За одоо жишээлбэл Америкийн нэгдсэн улсын Петуфик гэж сансрын бааз байдаг юм байна. За цэргийн хамгийн хойд цэг нэг ёсондоо. За тэгээд хойд туйлаар дамжин ирж байгаа баллистик пуужинг илрүүлдэг систем юм байна л да. Тэгэхээр Гренланд, Исланд, Их Британийн дундуур гарч байгаа далайн зурвас нь энэ ялангуяа Оросын шумбагч онгоц, хөлөг онгоцыг хойд мөсөн далаагаас Атлантын далай руу нэвтрэхийг хяндаг чухал цэг гэж үздэг юм байна. За тэгээд бас далайн тээврийн шин судсууд бас одоо ойрын үед ер нь гарч эхэлж байгаа юм байна. Энэ хойд мөсөн далайн мөс хайлж тэнгисийн зам хойд тэнгисийн зам нээгдэж байгаа юм байна л да. За тэгээд Аз, тэгээд Европын хоорондох тээвэрлэлтийн хугацааг 40%-аар богиносох боломжтой юм байна. Хэрвээ одоо жишээлбэл энэ усан онгоцууд бараа таваар зөөвөрлөж байгаа усан онгоцууд хойд мөсөн далайгаар явах юм бол Суэцийн сувгаас ойролцоогоор 20 хоногоор бага хугацаа зарцуулах юм байна. Энэ бол нэлээд ач холбогдолтой л да. 20 хоног гэдэг чинь их хэмжээний мөнгө гэсэн үг шүү дээ. Тийм учраас яваанда Гренланд дэлхийн далайн тээврийн шин зангилаа бас болж магадгүй гэж мэргэжлийн улсууд бичиж байгаа юм байна. За одоо сүүлийн үед энэ Трампын засаг захиргаа Гренландыг өөрийнхөө нутаг дэвсгэр нийлүүлэх, өөртөө авах, худалдаж авах
худалдаж авах боломжгүй бол хүчээр авах тухай зөндөө ярьж байгаа шүү дээ. За тийм учраас сая бол бас Давосын одоо энэ уулзалт болоод сая дуусж байгаа юм шиг байна. 19-нд эхлээд 23-ны хооронд билүү дээ. Тэгвэл одоо Давосын хурал одоо яг болж байгаа юм байна энэ уулзалт. Энэ дээр Трамп ерөнхийлөгч их том төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй очиж энэ талаар ярьсан байна лээ. За тэгэхээр энэ дээр бол ер нь одоо Америкийн засаг захиргаа, за тэгээд Европын НАТОгийн гишүүн орнууд, Европын холбооны орнуудтай ер нь нэлээд тийм одоо сөргөлдөх байдалтай болж ирж байна. Тэгээд ерөөсөө Гренланд бол Гренландыг одоо Америкийн одоо ерөнхийлөгч юу ярьж байна вэ гэхээр Гренландыг Дани байтугай улс хамгаалж чадахгүй. Аюулгүй байдлыг хангаж чадахгүй. Тэм учраас Оросууд эсвэл Хятадууд орж ирж Гренландыг эзлэхээс өмнө бид энэ нутаг дэвсгэрийг чинь бушуухан өөртөө нэгтгэж авах хэрэгтэй болчиход байна гэдгийг л одоо Трамп яриад байна шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо Европын орнуудын одоо нэлээд дургүйслийг өдөөсөн хэрэг болж байна л да. Тэгээд ер нь Европын орнууд чинь бүгдээрээ хамтраад мэдгдэл гаргасан. За одоо тэгээд энэ бас сая Давосын уулзалтан дээр энэ асуудал яригдсан. Тийм учраас бас байдал бол нэлээд хүндэрж ирж байгаа бололтой. За энэ бол одоо жишээ нь Данийн ерөнхий сайд Метте Фредериксен сая мэдгдэл төрүүхэн хийсэн байна. Түүндээ бол Гренланд худалдаа наймааны объект биш ээ гэдгийг зарласан байна. За тэгээд мань хүн юу гэж цааш нь хэлсэн гэхээр энэ үйлдэл нь НАТОгийн үзэл санаанаас гажсан үйлдэл шүү. Холбоотон улс руугаа халдах нь НАТОгийн төгсгөл болж магадгүй шүү гэж бүр хэлсэн үгэнтэй анхааруулсан байна. За тэгээд Данийн парламентын баталгаа хамгаалах хорооны дарга Расмус Ярлов бас энэ талаар байр сууриа илэрхийлсэн байна. Тэгээд тэндээ бол Америкийн нэгдсэн улс цөмийн зэвсгээр сүрдүүлсэн ч Гренландыг бид өгөхгүй гэж хэлсэн байна. Тэгээд энэ баталгаа хамгаалах зардлаа Дани сүүлийн үед 15 тэрбум кроноор нэмэгдүүлж тэгээд Европын холбоотнуудтай хамтраад цэргийн сургуулилт Гренландд эхлүүлээд байна. За Америкийн нэгдсэн улс тэнд өөрийн цэргийн баазтайг би түрүү хэлжсэн. Одоо аль дэлхийн 2 дугаар дайнаас хойш тэнд цэргийн баазтай байсан. За энд бол ер нь Европын зарим орн түүний дотор Франц, Герман, Англи, Итали, Испани, Польш үндсэндээ бол тийм нэгдсэн фронт үүсгээд Данийг дэмжиж ингээд явж байна. Хамтарсан мэдгдэлж гаргаж исэн. Чивтээр өмнө нь ярьж исэн подкастад бас энэ тухай би дурдж исэн санагдаж байна. За тэгээд тэнд дээр бол тэд одоо Европын орнууд ерөөсөө Гренландыг Данийн вант улсын салшгүй хэсэг олон улсын эрх зүйгээр хамгаалагдсан энэ газар нутг шүү гэдгийг л одоо онцлон тэмдэглэж ярьж байна. За тэгээд Трамп одоо юу гэж ярьж гэнэ үү гэхээр ерөөсөө Гренландыг та нар надад худалдаж өгөхгүй бол Америкийн нэгдсэн улс Европын улсуудын хувьд татварыг нэмэгдүүлнэ гэсэн. Одоо Европоос худалдаж авж байгаа бараа таваар одоо 10% байгаа. 10% болгосон. Дараа нь 25% хүртэл нэмэгдүүлнэ гэж одоо сүрдүүлж байна л да. За тэгээд ер нь барууныхан бол үүнийг одоо Европын орнуудыг шантажлж байна. Тийм учраас Америкийн нэгдсэн улсын бараа бүтээгдэхүүнд бид хариу 20 гаруй хэмжээ авна гэж Европын орнууд бас мэдгэж байгаа юм байна. За ингээд Франц, Герман, Норвеги цөөн тооны цэрэг, нисэх онгоц, хөлөн онгоц Гренландын зүгт илгээсэн байна. Гэхдээ цэргийн хувьд бол олон тооных биш л дээ. Зарим нь бол нэг цэрэг, нэг одоо ажиглагч хүн явуулсан байна, цэргийн ажиглагч хүн явуулсан байна. Зарим улс нэг 10-аад цэргийн одоо бүрэлдэхүүнтэй хүмүүсийг явуулсан байна. Цөөхөн тооны хамгийн гол нь тэнд ажиглагч маягаар л тийш нь явуулж байгаа юм байна л дээ.
За тэгээд энэ Гренландын ерөнхий сайд нь бас юу гэж ийсэн Йенс Фредерик Нильсен гэж хүн байдаг юм байна. Тэгээд Америкийн нэгдсэн улсын энэ үйлдэлийг бол ерөөсөө байж боломгүй доромжлол гэж бүр тодорхойлж хэлсэн байна. За тэгээд нийслэл Нүүх хотод жагсаал болж байгаа юм байна. Тэр жагсаалтанд бол ерөөсөө Гренландаас гараа тат гэсэн вариантаар энэ жагсаалыг бол хийж байгаа юм байна. За тэгээд энэ асуудал Гренландын асуудал гарч ирсэн нь үндсэндээ бол энэ өрөндийн орнуудын эв нэгдлийг сулруулж байна. Тэм учраас тэд ерөөсөө ануутай хэлэлцээ хийхэд бэлэн байгаа боловч бид нар зөвхөн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэсэн хүрээнд л Америкийн нэгдсэн улстай хэлэлцээ хийнэ гэдгийг Европын орнууд зохон тэмдэглэж байна л да. Өөрсдийнхөө хийж байгаа мэдээлэл. За тэгээ шинжээчид ямар дүгнэлт гаргаж яах вэ гэхээр ерөөсөө НАТО байгуулагдсанаас хойш өөрөөр хэлбэл 1949 оноос хойш энэ асуудал Гренландын асуудал бол ерөөсөө хамгийн том сорилт НАТОгийн хувьд бий болж байна гэж ярьж байна. За тэгээд Америкийн нэгдсэн улс эдийн засгийн хориг тавьж цэргийн хүчээр сүрдүүлж эхлэх юм бол НАТОгийн нөгөө 5 дугаар заалт гэж байдаг штэ. Одоо нэг нь нийтийнхэн төлөө энэ 5 дугаар заалт чинь утга учраа алдын шүү гэж шинжээчд бол дүгнж ярьж байгаа юм байна. Тэр 5 дугаар заалт гэдэг нь бол НАТОгийн гишүүн аль нэгэн орны эсрэг өөр нэг улс одоо төрөмгийлэл үйлдэх юм бол НАТОгийн бусад гишүүн бүх орон тэр улсыг алсын аюулгүй байдлыг хамгаалж цэрэг зэвсгээ одоо оруулна гэсэн заалт байж байгаа юм. Тэгэхээр энэ заалт бол утга учраа алдын шүү гэдгийг л шинжээчид бас дүгнэж гаргаж ирж байгаа юм байна. Нэгдүгээр. Түүнээс гадна ерөөсөө энэ НАТОгийн одоо энэ ийм асуудал гарч ирснээс бол ерөөсөө НАТОгийн задрал эхэлж байна гэж дүгнэж байна. НАТОгийн задрал. Тэгээд энэ дөр бол сүүлийн үед Макрон бас Францын ерөнхийлөгч Макрон бас юу гэж ярьж байгааг гэхээр ерөөсөө одоо нэгэнт Америкийн нэгдсэн улсын дэмжлэг одоо бидний хувьд байхгүй болж байгаа юм бол ерөөсөө Европын армийг байгуулъя гэсэн санал гаргаж ирж байгаа. Ерөөсөө өөрийнхөө стратегийн одоо хүчтэй болъё. Өөрөөр хэлбэл Европын орнууд нь өөрсдөө хамгаалъя гэсэн ийм санаа гаргаж ирж байгаа. Тэгээд энэ нь яваанда ерөөсөө НАТОг хоёр тусдаа эвсэл болгон хувааж болзошгүй байна гэсэн дүгнэлтийг шинжээчд хийж байгаа юм байна. За тэгээд байдал ингээд цаашаа ингээд амжираад байх юм бол энэ Макроны энэ Европоос цэргээ татаж өөрийгөө тусгаарлах бодлого руу бас шилжиж магадгүй байна. Өөрөөр хэлбэл Европыг хамгаалалтгүй үлдэх аюултай байна шүү гэдгийг бас шинжээчид бол тэгээд дүгнж ярьж байгаа юм байна. За тэгээд энэ мэдээж хэрэг энэ өрөндийн орнууд дотроо ингээ хагаралдаж байх хооронд Орос, Хятад хоёр Арктикийн бүсэд нөлөөгөө тогтоож нөлөөгөө тогтоох боломж одоо бүрдэж байна шүү гэдгийг бас анхааруулж байна шинжээчд. За үндэсний тэгээд энэ байдал бол ерөөсөө яваанда Америкийн нэгдсэн улсны үндэсний аюулгүй байдалд алцтай их хохирол учруулна шүү гэдгийг бас шинжээчд бол анхааруулж хэлж байгаа юм байна. За Гренландтай холбоотой асуудал бол энэ байна. Одоо би юу руу шилжиж орох уу? Украиний сүүлийн үеийн байдлын талаар ярих уу? Тэгье сайтай. Бид хоёрт 10 минут байна. За тэгж тооцоо. За энэ Украинтай холбогдуулаад ярихад ерөөсөө саяхан одоо 1 сарын 19-ний хаваар Америкийн Майамид Украин Америкийн төлөөлөгчдийн хооронд уулзалт болсон байна. За тэнд бол одоо
Украины талаас баталгаа хамгааллын сайд Рустем Умеров. За тэгээ ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар саяхан томилогдсон Кирилло Буданов 2 очиж Америкийн ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Витков, за тэгээд ерөнхийлөгчийн хүргэн Jared Kushner хоёртой уулзаж ярьсан байна. Түүнээс гадна Америкийн талаас бас Америкийн армийн нарийн бичгийн дарга Daniel Driscoll оролцож байгаа юм байна. Энэ бол сүүлийн үед энэ яриа хэлцээнд нэлээд идэвхтэй оролцож байгаа хүн болж таарж байна. За тэгээд энэ дайныг дуусгах ерөөсөө энгийн хэлэлцээрийн нарийн ширийн асуудлыг ярилцсан юм байна л да. Ерөөсөө хоёр чиглэлээр л одоо ярьж байгаа юм байна. Нэг нь бол ерөөсөө аюулгүй байдлын баталгааны асуудал. Энэ бол Украины хувьд бол одоо хамгийн чухал гэж өөрсдөө үздэг. Энд бол аюулгүй байдлын баталгааг Америкийн нэгдсэн улс заавал оролцож ээж энэ баталгааг бол баталгаажуулах хэрэгтэй гэж ярьж байгаа юм байна лээ. Хоёр дахь асуудал нь бол тэр Дани дараах сэргээн босголтын асуудал байгаа байна. Тэгээд энэ яриа хэлцээ сая цөөн хэдэн хоногийн өмнө Майамид болоод өнгөрсөн. Тэр хэлцээгээ бол Украины тал нэлээд тийм үр дүнтэй нааштай үр дүнтэй тийм яриа хэлцээ болсон гэж дүгнэж байгаа юм байна лээ. Тэгээд үргэлжлүүлээд энэ асуудлыг Давосын дэлхийн эдийн засгийн форумын үеэр одоо ярилцахаар багийн түвшинд ярилцахаар тохирдсон юм байна. Тэгэхээр сая энэ Давосын дэлхийн эдийн засгийн форум 19-нд эхэлсэн. Одоо тэгээ 19-ноос 23-ны хооронд үргэлжлэх юм шиг байна лээ. Өөрөөр хэлбэл маргааш энэ юу дуусгах юм байна л да. За энд Давосын дэлхийн эдийн засгийн форумын тал дээр талыг асуудлыг ярихгүй бол энд болохгүй л дээ. Ягаад бол одоо гол асуудлууд энд яригдж байна. Ягаад гэвэл гадны гол улсууд тийш очсон байна. За тэгээд одоо энэ Давост бас Путины тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев очоод энэ уулзалтанд оролцож байгаа юм байна. Энэ үеэр Стив Витков тэгээд Jared Kushner хоёртой уулзаж ярилцсан байна. За тэр уулзалт яриаг бол бас л аль аль тал нь нааштайгаар үнэлсэн байна. Энгийн хэлцээрийн тухай уулзалтууд хэдийгээр одоо ингээд үргэлжилсээр байгаа боловч одоо дуусах шатанда орж чадахгүй байна л да. Энд чи одоо бүгдээрээ л нааштай сайхан уулзалт болж гин гэж яриад байдаг. Яг тодорхой үр дүн бол гарч ирэхгүй байна. Энэ нь бол ерөөсөө 2-3 асуудал дээр л ерөөсөө тохиролцож чадахгүй байгаа л да. Энэ нь бол одоо би одоо тодорхой энэ тухай ярьж гээ. Америкийн зарим одоо мэргэжлийн улсууд бол ерөөсөө урд өмнөөс л яриад байгаа шүү дээ. Энэ хоёр талын байр суурь хол зөрүү байгаа учраас ерөөсөө энэ мөргөлдөөний асуудал Дайны талбар дээр шийдэгдэнэ гэж. Тэгэхээр энэ ярьж байгаа юм бол бас үндэслэлтэй гэж би бас хэлэх гээд байна л да. За энэ Америкийн нэгдсэн улс одоо энэ ерөөсөө энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ гэхээр ерөөсөө одоо энэ одоогийн байлдааны фронтын шугамар гал зогсоогоод тэгээд эзлэгдсэн нутгийг Оросын хяналтад байлгахаас өөр аргагүй. Энэгээр нь байлгая гэж байгаа юм байна. За энийг бол ерөөсөө Украины тал хүлээн зөвшөөрөхгүй маш их хүндрэлтэй байгаа юм байна. Ягаад гэвэл ерөөсөө үндсэндээ ингээд Оросын хяналтанд одоо энэ бараг 20 орчим хувь шүү дээ. Одоо Донецк, Луганск, Запорож, Херсоны муж улсууд ингээд байж байна. Энэ чинь Оросын хяналтанд л байх юм бол тэгээд үндсэндээ энэ газар нутгийг Оросын талд алднаа гэсэн ийм л бодолтой байгаа юм байна. Ер нь ч тэгж бодох ч бас аргагүй баг. Тэгэхээр энэ тал дээр бол одоо нэлээд хатуу байр суурьтай хоёр тал бол ямар нэгэн байдлаар юу тохиролцоонд хүрч чадахгүй байгаа юм байна. За тэгээд дээр нь энэ Украиныг НАТО-д эсэх асуудлыг ерөөсөө тодорхой бус хугацаагаар хойшлуулъя гэж байгаа юм байна Америкийн нэгдсэн улс. Энэ тухай өмнө нь ч бид одоо зөндөл ярьж байсан. Тэгээд энийг бас барууныхан ялангуяа Европын орнууд бол бас хүлээн зөвшөөрөх их дурггүй байгаа.
Зеленскийч хүлээн зөвшөөрөх дурггүй байгаа. Ер нь тэд бол НАТОд орох энэ замыг бол нээлттэй үлдээх л санаа бодолтой байгаа нь бол тодорхой харагдаж байна л да. Тийм учраас энэ дээр бас ерөөсөө одоо тодорхой үр дүн төрж чадахгүй байна. За тэгээд Америкийн тал бас юу гэж үзэж байна вэ гэхээр Трамп анх гарч ирснээсээ хойш ярьсан шүү дээ. Ерөөсөө Украины одоо энэ дайнтай холбоотой асуудлыг Европын голдуу Европын орнууд бүх зардлын гол хэсгийг Европын орнууд бол хариуцах хэрэгтэй. Аюулгүй байдлын бас илүүтэй Европын орнууд хариуцах ёстой гэж ийм л байр суурьтай явж ирсэн. Энэ байр суурьнаасаа бол өөрчлөлтгүй явж л байгаа юм байна. За энэ Европын холбоотнууд бол яг би түрүүн сая ярьчихсан. Ер нь тэдний байр суурьнд ямар нэгэн нааштай өөрчлөлт гарахгүй байгаа учраас ер нь энэ энгийн хэлэлцээр байгуулах ер нь боломж ер нь том муу байх шиг байна. Тийм учраас энэ дайнд цаашдаа ингээд үргэлжлээл яваад байх юм болов гэсэн л ойлголт надад бас төрж байна л да. За тэгээд хэрвээ жишээлбэл Европын орнууд тэгж байна л да. Америкийн нэгдсэн улс Украиныг НАТОд эсхийг зөвшөөрөхгүй юм бол Европын орнууд аюулгүй байдлын баталгааг дангаараа гаргаж өгнө. Эсвэл өөрийнхөө зэвсэг түвшнийг Украинд байршуулна. Энэ байршуулах асуудлыг бид дотроо ярьж агаад нэг тийш нь асуудлыг болгоно гэж ярьж байгаа юм байна. За тэгээд тийм ч учраас Макрон одоо яриад байгаа шүү дээ. Би саяхан хэлсэн. Америкт ерөөсөө Америкийн хүчинд одоо дулдуулахгүйгээр Европын бие даасан цэргийн хүчинтэй байх хэрэгтэй. Тэгээд үүнийг ч сая Давосын уулзалтан дээр Макрон бас давтаж ярьсан байна лээ. Тийм учраас ер нь бол ийм нөхцөлд энгийн хэлэлцээ, гэрээ хэлэлцээр байгуулах явдал бол нэлээд эсэргүүцэлтэй тулгарч ер нь Трампын энэ хүч чармаалт ер нь талаар болзошгүй юм шиг байна. За энэ хоёр дахь асуудал нь бол тэр Украины сэргээн босголтын төлөвлөгөө гэж байгаа юм байна. Энийг бол ерөөсөө 800 сэргээн босгох төлөвлөгөөнд бол 800 тэрбум доллар шаардлагатай гэж одоо үзэж байгаа юм байна. Тэгээд Америкийн талтай яриад энэ төлөвлөгөөг ерөөсөө Давосын уулзалтын үеэр эцэслээд гарын үсэг зурхаар уулна төлөвлөж байсан юм байна. Тэгсэн яг одоо энэ Давосын үед энэ хэлэлцээр гарын үсэг зурх боломжгүй болсон байна. Тэгээд ерөөсөө энэ асуудал зурх асуудал тэгээд цуслагдсан гэж одоо сайн мэдээ гарч ирж байна. За тэгээ энэ нь бол хамгийн тийм дуулиатай асуудал болоод ирлээ гэж байна л да. Тэгээд Америкийн нэгдсэн улс бол ерөөсөө энэ 800 тэрбум долларын дийлэнх хэсгийг бол Европын орнууд гаргах ёстой. За тэгээд түүнээс гадна Европын орнуудын одоо тэр хувийн хөрөнгө оруулагчид гаргах ёстой гэж үзэж байгаа юм байна. Тэгээд ерөөсөө энэ сэргээн босголтын ажлыг буцалтгүй тусламж хэлбэрээр биш. Зээл эсвэл одоо байгалийн баялагт хөрөнгө оруулах замаар шийдвэрлэхийг Америкийн нэгдсэн улс шаардж байгаа юм байна. Ийм л байр суурьтай явж байна. Тэ. За тэгээд яагаад энэ төлөвлөгөөнд гарын үсэг зурж чадаагүйгээ бас шинжээчид Гренландын асуудалтай холбож ярьж байна. Энэ Трамп Гренландыг хөдлөж авах тухай ярихад Европын орнуудын нэлээд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм байна. Тэгээ үүнээс шалтгаалаад тэдний хооронд Давост нэлээд тийм хөтөн хөндөй байдал үүсч тэр үеэр байгуулах гэж байсан эдийн засгийн хэлэлцээрүүд зогсон байдалд орсон гэж шинжээчид дүгнж ярьж байгаа юм байна лээ. За. За.